За Казак хөрөм рүү явж гин. Тэгээд уул нь 5-аас эхлэх стэйсэн. Тэгээд одоо 7 болж байна. Гэтэ үсэ Казак хөрөм жоохон юу аж эхэлдэг үгүй юу? Хожим эхэлдэг. Тий. Ажлаа дараа тэгээд хувцас өмсөөд явж байхаар хаагуур одоо нэг шинээр гэрэлж байгаа хоёр хос маань найзуудтайгаа ингээд хотын тэ хаагуурыг үзэх газруудаа очиж зураг хөргөөд аруулаад нэг мэшт сүм рүү ороод тэгээд гэтээ бид нэр ойрын хамаатан найз биш учраас зүгээр яг хоримныхын яслал руу нь явж байна. Ойрын хамаат юм уу? Очиж чинь үлгээд мөс хүлээрээ сууж байгаа. Казак хөрмийг заяа яг хөрмийн үйл ажиллагаа гэж ингэж авч үзэх юм бол дотор маш олон төрлөөр явагддаг. Тэгээд яг тэрний эхлээд нэг эмгтээдээ нэг сүүн бүгж өгдөг штэ. Тэр шиг ингээд сүүн эмэг зүйлэгдэг аахгүй юу. Тэгээд тэр нь сүү тавьсан гэсэн үг заяа. Тэгчээ тэрний дараагаар гус усаадаг гэж байдаг. Тэрнээс нөгөө охиноо гэрээс нь өдөж гаргаж өгч байгаа нэг тиймэрхүү яслал болно. Тэрний дараагаар яг энэ хөрөм амар том тий 400-500 үнэт хамарсан хөрөм болно заяа. Тэгснээ тэрний дараа нь болохоор эмхтэй тал нь эмхтэйдээ цай өгж худууд хоорондоо танилцсан. Эмхтэй тал нь тэрийг буцааж бас цай өгнө. Тэгээд тайтармаа гэд бас нэг юм цай одоо бидээ өрж тэгэж бас болон хүмүүс ирдэг яаж яах нь ойлгох юм. Зураг авах бол постэр юм шиг байна. Хүмүүс урдуур яваад байна. Жаңалықта жар болын жан бір сәлем өрт отырса Нөгөө охины нөгөө айлтаа өгчлөө тэгээд нөгөө Think these hoes be mad at me, they baby father wanna build. That little bitch, you can fuck with me if you wanted to. Staring at the sun, playing my guitar.